За 2000 жилийн турш түүхийн сурвалж бичиг ардын амын ярианд бичигдэж ярагдаж ирсэн нэгэн түүхийн дурсгалт газрыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ нь болохоор Жожны онгон. Жожны онгон түүхэндээ мөн ногоон бонхон гэж нэрлэгддэг байсан. Яагаад тэр вэ гэхээр намар болж одоо өвс шарлаад ирэхээр энэ хэсгийн газар дандаа ногооноор үүддэг. Тийм гайхалтай газар юм байна. Ингээд энэ бонхонтой танилцъя. Өвөр Монголын өөртөө засах орны Хохотын Бичвэн дүүрэгт байрлах Жожны онгон нь баруун хан улс буюу өнөөгөөс 2000 гаруй жилийн өмнө байгуулагдажээ. Жожны бонхон нь 33 м өндөртэй бөгөөд хөмөргөн хэлбэртэй байгуулагдсан ба суурь нь 13,000 м2 байг эзэлдэг. 1964 онд Өвөр Монголын өөртөө засах орны засгийн газраас Жожны бонхныг түүхийн дурсгалт эд зүйлсийг хамгаалах чухал нэгжийн жагсаалтад хамруулжээ. За миний арт талд байгаа бол Жожны музей. За Жожны музейг бол өмнө нь одоо Жожны онгоны дурсгалт зүйлийн хамгаалтын газар гэж байснаа одоо 1981 онд бол эхэлж одоо өргөтгөн байгуулад 2016 онд Жожны одоо музей гэж нэрийдэх болсон байна. За энд бол одоо Жожны онгоны хамаа бүхий дурсгалт зүйлийг үзэсгэлэн цуглуулах за судалгааг бол дэлгэн үзүүлж байгаа юм байна. Жожны музейн барилга нь 15,000 гаруй метр квадрат талбайг эзэлдэг. Нийт 3 давхартай. 2 давхарт Жожны хөвнүүд морцсон түүх болон тухайн үеийн хөвнүүгийн амьдрал ахуй нийгмийн хөгжил цэцгэллийн байдлыг дэлгэн үзүүлэхээр гол сэдэв болгосон 6 үзэсгэлэнгийн техник байрлуулсан байдаг. Жожны онгон музейд аялснаар та түүх соёлын үнэт өвөттэй танилцж болох төдийгүй хотоос ойрхон цэвэр агаарт гарч уул авиран байгалийн сайхныг мэдрэх боломжтой. Олон зуун жилийн турш түүх сударт бичигдэн шүлэг яруу найрагт дуулагдж ирсэн өөрийн гэсэн онгон музейтэй өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн тийм соёлын системийг бий болгосон энэ эмэгтэй яг ямар хүн байсан бэ? Онд оллоос өмнө 33 онд Хятадын баруун хан улсын Хаюанди хаан хүнүүгийн Хүүхан Яж хаюуд бэлэг болгон нэгэн сайхан хатан хүргэсэн нь Жожн байжээ. Жожн Хятадын дотоод нутгаас бомбд даван умарт нутагт ирсэн түүх ийм бүлгөө. Жожн хүнүүгийн нүүдэлчин иргэдийн дунд хатгамал, тариалах мэрэгжил зэрэг Хятадын соёлыг дэлгэрүүлснээрээ үндэсний энэгдлийн түүхэнд асар их хов нэмэр оруулсан гэгддэг. Жожн нь Хятадын түүхэнд алдартай дөрвөн сайхан бүсгүй нэг төдийгүй түүхэнд үлдээсэн хавьяаж үтгэлээрээ мөнхөд дуурсагдан үлдсэн агуу их эмэгтэй юм. Олон зуун жилийн турш түүхэнд алдартай олон шүлэгч, яруу найрагчид Жожны тухай шүлэг, дуулал, уран зураг зурж зохиож байсан төдийгүй орчин үед Жожны тухай дуу бүжиг, кино, драмын жүжиг зэрэг уран бүтээлүүд тоо томшгүй олон зохиогдсноор энэ наажмаар Жожны соёлыг